Бас чухал асуулга тавьсан амьдаа Эрдэнэ болдог шүнд баярлалаа. За дөрөвдүгээр асуудалтай холбоотой би тодорхойж асуумаар байна. За бид нар одоо ингээд багш нарынхаа цалин, нийгмийн асуудал явж энэ цалин улс чинь гол түлхүүр асуудал болчиход байна л да. Нийт шинээр орж байгаа багшийн бараг талан шахуу эхний 5 жилдээ буцаа гараа явчихад байгаа юм. Тэгэхээр бид нар яг үхээр маш их төрийн мөнгө, цаг хугацаа зарцуулж бэлдсэн болсон өчиг ингээд алдчихад байна. Тэгэхээр одоо энэ дээр яах вэ гэж. Тэгэхээр энэ тал дээр бол нэгдүгээр энэ цалин хөлсний асуудал дээр та уулын 560 орчим тэрбум төгрөг сангийн сайд руу оруулсан юм байл. За нөгөө сайд нь ёстой тийм боломж байхгүйгээс уухчаад байгаа. Тэгэхээр энэ засгийн газрын одоо кабинетийн зарчмын хувьд бол одоо ийм эсрэг тесрэг байр суурьтай байгаад би бол гайхаж байна л дээ. Маргааш багш нар ажил хаялт хийнэ гэдэг. Тийм учраас одоо энэ тал дээр бол одоо манай ерөнхий сайд бол сая 850 орчим мянган төгрөг эхний 1 сарын 1-ээс одоо ингээд шийдчээ гэд би амлцсан гэж ойлгосон. Тэгэхээр энэ асуудлаа нэг тодорхой болох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ тал дээр бас энэ цалин гэрн цаашдаа манай улсын одоо энэ багш нарын хэдэн хувьд хүрэхэд яг ямар дистаралаар хийх вэ гэдэг юм бодлого байгаа юм бэ. Нэг. Хоёрдугаарт ерөөсөө орон сууц гэдэг айгүй чухал юм байна. Багш нар яагаад гадагшаа яваад ингээд энэ нөхөр хөөрхийн нэг 10 20 жил ажиллаач одоо би энэ орон сууцтай болохгүй юм байна. Тэрний оронд нэг гадагшаа яваад нэг ганц жил ч гэсэн ажиллаад явъя гэдэг ийм л юм байна л. Тэр ер нь нэг 5 жил ажилласан багш орон сууцанд орох эрхээ авдаг. Цаашаа дахиад 10-аас 15 жил дор хаяж одоо тэр төрдөө ажиллах ийм одоо нөхцөлтөөр ямар нэгэн урьдчилгаа болзолгүйгээр ингээд орон сууцтай болдог. Энэ бодлогыг хийхгүй бол орон сууцны асуудал, барилгын яамны асуудал, гэрүүл хөдөлмөрийн хамгааллын яамд очсон байгаа одоо. Тэг ингээ орхиод ахаар ерөөсө болохгүй байна. Тэгэхээр хүнийхээ нөөцийн асуудал дээр манай боловсролын яам маань одоо энэ тал дээр яг ямар ойрын хугацаанд энэ орон сууц нийгмийн асуудал дээр шийдэх юм одоо төлөвлөгөө бодлого байна вэ? За дараагийн нэг аягүй чухал асуудал. Англи хэлийг одоо 3 дугаар ангиас нь сурна гэсэн. Улсын хэмжээнд 100хан сургууль нэг англи хэлийг заах хэмжээний л байгаа юм байл. Үлдсэн 6 сургууль нь 600 сургууль баг байхгүй. Тэгэхээр энэ боловсролынхаа зээлийн сангийн одоо тэр үнэтэй нэг хүний 2-300 сая төгрөгөөр сургадаг юм а төр зогсоогоод энэ багш нараа хүүхдүүдэд тэгш гараанаас болох боломж болох үүднээс энэ багш нарыг бүгдийг тэр англи хэл сурах юмд нь явуулмаар байна. Энэ тал дээр нэг жоохон та одоо зөрөгтэй асуудал тавиад ажиллаач. Бид нар нэг гадаадад Харвард, Оксфордод нэг хүүхдүүд 1-2 хүүхд сурсан сураагүй бол нэг тийм айхтар уус хохирчихгүй. Харин хэдэн зуун мянган хүүхдүүд англи хэлийг бусдтайгаа ижилхэн төвшин сурах боломж алдагтаад байна. Хуулинд оруулаад өгсөн одоо яах вэ гэхээр тэр хүүхдүүдийг сургах боломжийг бид нэр дараа дараагийнхын арга хэмжээг зөрөгтэй дөрөвтэй хиймээр байна. Энэ тал дээр яг ямар бодлого байна вэ? За баярлалаа. Наранбаяр сайд хариулна. За баярлалаа. Тэгэхээр энэ цалингийн асуудал өнөөдөр хурцаар тавигдж байна. Бид бас энэ тооцооллыг хийгээд сангийн яамаар дамжуулаад ерөн засагтаа хэлсэн, оруулсан, танилцуулсан. За харамсалтай нь өнөөдрийн бас урсгал зардлын нөхцөл байдал бол хэцүү байна гэдэг утгаар энэ маань бүрэн хэрэгжээг байгаа. За эхний ээлжинд нэг 100 тэрбум төгрөгөөр багш нарын цалин нэмэгдүүлье гэдэг. Бидний хийсэн тооцоогоор бол нэг 25% өсөхөд бид бас энэ цалингийнхаа энэ өсөлт нэмэгдлийг бол яаж хийх вэ? Нэмэлтийг яаж хийх вэ гэхээр цалингийн бүтцийг эхлээд ухаалаг болох хэрэгтэй байна. Цалингийн бүтцийг их шудраг байлгах хэрэгтэй байна гэдэг утгаар нь хэлж байгаа. Таны хэлдэг үн эхний 5 жилдээ багшилчаад эхний үндсэн цалин ялангуяа нийслэлтэй үйл ямар ч орон нутгийн нэмэгдэл байхгүй сая 483 мянган төгрөгийн үндсэн цалингаар 5 жил ажиллаж ч хүн бол яаж ч одоо яахгүй энэ салбартаа байж чадахгүй яваад өгч байгаа нь үнэ. Тэгэхээр бид энэ үндсэн цалинд нь нэмэгдлүүдийг бас шингээх энэ бүтцийн өөрчлөлтийг хийх нь зүйтэй байна. Түүний зэрэгцээ багш нарынхаа үндсэн цалин ер нь бол бодиттой орлого нь 25%-аар эхний ээлжинд нэмье гэсэн ийм тавьж байгаа. За энэ дээр бол нийтдээ нэг 560 орчим тэрбум төгрөг хэрэгтэй байна. За ерөнхий сайттай, сангийн сайттай бас уулзуулж гадаа суулт хийж байгаа багш нарын төлөвлөлийг уулзуулахад бол за 2.5 сая эх жилийн одоо 7 дугаар сараас эхлэхэд хүртэл энийг нэмэгдүүлэх боломжийг ярилцъя, судлая. Тэгээд энийг шийдъя гэсэн байдлаар нь улсын хурлаа ажлын хэсэг байгуулад энэ дээр ярилцаад явъя гэсэн ийм одоо нөхцөл байдалтай байгаа. Бид бас энэ өнөөдөр орж ирж байгаа орлого, цалингийн өөрийнх нь үндсэн одоо энэ эдийн засгийн нөхцөл болцоог хангаад бүхий л чадлаараа нэмэх ёстой гэсэн байр суурь дээр байгаа. Өнөөдөр Монголын олон багш нар одоо цалингаа нэмэхийг хүлээж байгаа.
Энэ цалингийн нэмэгдэл нь бол одоо жил баг багаар нэмсээр байгаад өнөөдөр энэ инфляцаач гүйцэхгүй ерөнхий одоо амьдралын зардлаач ер нь гүйцэхгүй ийм нөхцөл байдалд хүрчээд байгаа нь бодиттой учраас энэ дээр бас нэг багш нарын цалин, эмч нарын цалин өнөөдөр багш эмч гэдэг бол энэ төрийн үйлчилгээний голыг нугалж байгаа улсууд замун одоо бусад одоо төрийн албан хаагчид ч гэсэн төрийн үйлчилгээг хүргэж байгаа. Энэ улсуудтайгаа ингээд яг ийм цогц байдлаар нэмэх шаардлагатай байна гэдэг ийм байр суурьтай байгаа. Тэгээд бид бас энэ улсын хурал дээр ярилцаад энэ нэмэгдлүүдийг бас энэ их үүсрүүдийг бас хамтран ярилцаад тавьж чадна гэсэн ийм одоо итгэл үнэмшил бол байна. Бид бас энэ шууд одоо юугаар ажил хаягтай биш ярилцаж бодиттой одоо шийдлүүдэд ярилцах юм боломж бол бас байсаар байгаа гэдгийг бас хэлье. За ипотекийн зээлийн тухайд энэ 5 дахь жилээс нь эхлээд төрөөс юм шууд орон байраар хангаж ипотекийн зээлээр хангадаг байх нь зүйтэй. Бидний хийсэн судалгаагаар бол өнөөдөр 80-аас дээш метр квадратад олгоод байгаа энэ За гүйцэж хариул. Наяас дээш метр квадрат олгоод байгаа энэ ипотекийн зээл нь хэд байлаа? Дулж ирсвэрэ. Нийтдээ. За энэ бол нэлээд 1.2 их найд байсан баха. Миний одоо яг санаж байгаагаар. За энэ ипотекийн зээлээр олгогдож байгаа энэ зээлүүдийг ер нь бол үндсэн энэ ипотекийн зээлийг цэвэр арилжааныхын банкны руу оруулаад ипотек руу бол энэс энийг оролцуулахгүй байж энэ дээр ингээд ирэх юм бол ер нь бол жилдээ 1000 орчим багш одоо төрийн албан хаагчдын бас энэ ипотекийн зээлийг бас шийдвэрлээд ээж болохоор их усүр харагдаад байна. Энийг бас засагт бас хэлж танилцуулсан. За 3 дугаарт нь бол боловсролын зээлийн сан дээр байгаа энэ санхүүжилтийн их усрыг бид бас энэ англи хэлний багшийг бэлтгэхэр зоригтой хэрэгжүүлэхээр энэ эхний одоо чиглэл нь гараа явж байгаа. За энэ бол юу гэсэн үг гэхээр энэ жилдээ бид нэг 300 англи хэлний багш багангийн багшийг гадаад бэлтчихье. 1 сарын хугацаагаар. За За гүйцгээд хариулъя. За уучлаарай, саяны тоонд бол 80 метр квадратаас дээш талбайтай орон сууцыг 8421 зээлдэгч нийтдээ 1.8 их найт төгрөгийг олгодог юм байна. За тэгээд бид бас энэ боловсролын зээлийн сангийн их усрыг ер нь бол 300 500 гэдэг ингээд жилдээ багш нараа богино хугацаанд англи хэлний сургалттай ийм газрууд руу 1 сарын хугацаатай бэлдэж тэднийг англи хэлээр бас нэг ярих юм чадвартай болгох ийм бас одоо зорилтыг тавьж байгаа. Энийг хэрэгжүүлэхээр эхний одоо тендер шалгаруулалтын ийм одоо бэлтгэл ажил руугаа ороод явж байна гэдгийг хэлье. Баярлалаа. За баярлалаа. Мөнх туяа гишүүн асуулт асууна.